тэрүүгээр овоглогдож нэрлэгдэнэ гэдэг бол бүр гоё үстэй. Тэр би Хөгжмийн Бата гэдэг нэрэндээ дуртай, хайртай. Бахархаж явдаг. Дааж явахыг хичээдэг. Түмний нэг зураг контент. Улаанбаатар хотод төрөл манайх тэгэл нааша 81 онд Эрдэнэтийн хажууд Улаанлоо сангийн ачаа 67 онд манай аав илгээлт хийснээр ирж байсан. Тэгэл 81 оноос чинь тэгэл сургууль соёлоо бүгд нь Улаанлоход төргөл 93 оны 10 сард би энэ Эрдэнэт үйлдвэр 15 жилийн явгаар ирж байсан. Тэгэл 93 оноос өнөөдрийг хүртэл ингээл сэтгэж байна да. Манай аав ах хоёр бол миний анхны багш шүү дээ. Намайг 10 жилийн сургууль сурж байхад манай аав хоёр гитар тоглол надад. Би нөгөөдөнд нь эхлээд аягүй их дургу. Манай ээж хөгжим тоглоно. Манай аав тоглоно. Манай аав өөрөө дуулна. Манай ах ч бас өөрөө бас их авьяастай. Тэгээ тийм улсуудад ажиж байхлаар чинь яалчгүй хөгжим рүү. Тэгээд ерөөхдөө 8 дугаар ангиас ахуулаад ерөөхдөө хөгжим рүү шууд орсон. Эргэлт бацалтгүй тэгэл орсон. Тэгэл анхны секвенсер юм нэг бичлэгийн хөгжмнүүдийг 92 оны үед манай анх сурж иржээл ийм хөгжим гарсан байна та. Ингэж бичдэг юм байна. Кайсо Ямаха бол ингэж тоглодог. Тэгээ энэс илүүтэй ингэж хөгжмнүүдээ яг өөрийнхөө өгснээр ингэж найруулж өөрөө ингэж тоглож болдго юм байна. Ийм хөгжим гарсан юм байна. Тэнгүүт ерөөсө тэр дэв чинь ерөөсө тэгэл маш их дурлж орсон л та. 93 онд ирчээд энд ирчээд Гарнагт ирчээд байжсэн чинь манай аав 95 онд чи ерөөсө энэ Гарнаг марнаг нэг л тэр цалин мөнгөнд хүрэхгүй байна. Тэгээд яг хизээч жинглэхийн чи ерөөсө чи гал командд гал сөнөгчөр ажилд орно л гэсэн. Тэгээд би чи амар дургу чи юу надад айгүй хоол сонсгож юм. Гал сөнөгч. Манай аав чи намайг ерөөсө ингээд миний өмнөөс хөргөл бичээд бүгдийг болгоод тавьсан. Ээлжинд гарахад бэлэн. Тэгээд гал сөнөгч хийлээ. Гал командд байхдаа инхээ мана гэж хамтлагын уул нь орд нь байсан юм билээ 80-ад онд. Тэр хамтлагын тэгээд зах зээлийн шуурганаар байхгүй болоод тэгээд 95 онд бид тэр хамтлагыг буцаад сэргээж хөгжим бас байгаа болохоор гал командд нэг хэсэг байсан. Хөгжим байхгүй бол би тэнд тийм биз дээ чинь. Гал сөнөгчдөр айгүй надад бол хол унаад чинь. Ерөөсөө хөдөлмөрлөхгүй л бол энд чинь би хинч биш юм байна гэдгийг л хамгийн анх 93 онд ирэл мэдэрсэн. Хөдөө сумд энэ сангаач хотоо бол Кайсо Ямахаг бол уул нь хэрэндээ өөрийнхөө хэмжээнд бол сайн л тоглоод байдаг. Тэгэл энд ирээл их хөлийн газар ирээл ингэсэн чил би юу байсан бэ? Болоод явцсан. Тэгэл ерөөсө 93 оны 12 сараас ахуулаад энэ 15 жилийн өнгөрөөд ерөөхдөө 1 сараас ахуулаад өөрийгөө маш их таажсан. Байнга тэр нэг секвенсер хөгжмөр юм хийн. Тэгэл өөрийгөө л ерөөсөө хөгжүүлэхгүй бол энд би байх ер нь баг тийм ирэхгүй л хүн юм шиг санагдсан. Байх ёсгүй ч юм уу. Тэгэл ерөөсөө өөхгүй л өөрийгөө даачилж өдөр шөнөгөл хөгжмөө судалж янз бүрийн гадаад дотоод янз бүрийн бичлэг дуу шоунууд дуу хөгжмөнүүд сонсож тэднийг дуурайж хийж мих ч юм уу Монголынхаа хөгжмийн термийг сонсож судлаад ингээл эхэлсэн. Ивэнтгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани. Чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Анх ирэл 93 онд ирэл командтай ингээл ажиллахад манай жагаах Оянбаатар ах, Бомцонд ах, Цогтлохэр, Саран гэрэл инх цаяа гэж бас эглгүй авааштай тийм ах нартайгаа ажиллаж байлаа. Тэр улсуудтай ингээд юм хийхэд тэр улсууд бас надад бас их юм өгсөн хөгжмийн найруулга энэ одоо манай жагаах бол бас их мундаг хүн. Ер нь их гоё дурсамжууд
байндаа тэгээ алийг ярих юм ярмаар юм дээ. Ер нь л их нөгөө тэр амьд хөгжмийн хамтлаг гэдэг бол нэг хүн биш. Бүгдээрээ нийлж хийдэг бол хамтлаг гэдэг чинь тараалаг байж иж бүтээл гардаг. Тийм болохоор өдөр шөнөгүй бэлтгэл. Тэр дурсамжууд одоо ингээд эргээд харахад гоё их л гоё байдаг. Их олон юм сурсан. Одоо манай их сайх чинь одоо тэгэл шүлэг хараал дуу шууд дуу зохион зүгээр сууж байгаа л шүлэг өч чинь бичсэн шүлгэнд амар гоё айгуу гоё тийм аянууд хий чинь. Тэгэл тэрэн дээр нь манай жаргал жагаах эднэр чинь тэгэл хоорондоо гоё ярилцаал ингээл гоё бүтээлүүд ингээл гараад ирдэг гэсэн. Юу л юм да хөгжмөнөр бол хэрэгцэн одоо дууныхаа цаад шүлэг аялгаа хоёр маань юу хэлэх гээд байна те. Шүлгээ сайн ойлгох хэрэгтэй. Агуулгаар сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж тэр бүтээлийг гаргахгүй бол эхийн дуу байж идэг нөгөө шүлэг дуу маань тэрэн дээр төчгөн сим хийгээд бол ямар ч эхийн дуу биш шүү дээ. Тийм болохоор л цаад дууныхаа хэлэх гээд байгаа хэлэмж болон агуулга сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж гоё дуу бүтээл уран бүтээл гарна. Манай Эрдэнэт бол их гоё амгалан хот шүү дээ. Тайван. Ямар ч стресс байхгүй. Улаанбаатарт бол ер нь цагтаа уралдаж шүү дээ. Өглөө 6 цагт гарч ажиллана. Шөнө 11-12-д орж ирнэ. Эрдэнэт бол сайхан өөрийнхөө хүссэн орчиндөө нэг тайван амгалан ийм орчин чинь бүтээл хийгээ суух сайхан. Гоёс дэлхийн сонгодгуудыг энэ секвенсээр хөгжмөр хийнэ гэдэг бол жишээ нь одоо Чайковский 1-р концерт гэж төгөлдрөөрэй. Энэ бол айгүй том бүтээл. Энэ секвенсээр хөгжмөр ийм компьютераар хөгжмөр фонограм хийж тэгээ төгөлдөр уурж тоглоно гэдэг бол надад бол зээж буугаагүй. Тэгэл манай найруулагч хэлсэн тэгэл нөгөө цаад хөгжмнүүдээ фонограмуудад тааруулж нөгөө цаана тавихын тулд 4 хэсэг тасдж хагаад тэгэл яг тоглож байхад нь яг л тааруулж явдаг байлаа шүү дээ. Хөгжмөд төгөлдөр ууржтайгаар давхар сургууль хийж байгаа. Тэгэхээр фонограма хийн. Фонограмын чинь одоо тэр том оркестр чинь бараг 7 хоног бичижсэн баг. Тэгэл гаргаж яасан. Тэгээд тэнд орсон бүтээлүүд маань дандаа манай Эрдэнэтийн мундагчууд найруулж хийсэн зэрэн дандаа багш маань манай одон жимийн найруулагч мөчлөн мундагчууд хийсэн болохоор сайхан байсан. Маш олон цагаар суусан. Өглөө битээр цэрэн дандаа багш битээр хөгжмөн зохиолч битээр өглөө хоёлоо нэг 10-аас эхэлж суувал нэг шөнө 4 цагт дуусдаг ч юм уу 3 цагт дуусдаг ч юм уу. Тэгж нэг сар орчинд маш олон цагаар сууж хийсэн жоохон юм байсан байхаа. Сүүлд нь юмаа сонсоод ингэхлээр ард түмний таашаал ингээд өндрөөр үндэгдээд гараад ирэх. Над тэр нь бол мэдээж уран бүтээлч хүний том шагнал том бахархал. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Эрдэнэт iStore. Би нэг талдаа бас их хацтай. Манай Эрдэнэтийн би бүх хөгжмийн зохиолчтой ажилласан. Одоо хөгжмийн зохиолч Богчлооны их тайван, Ламбрингийн оёогш, Исламжин багш, Аюурзан багш, Өрөөзөрөн багш, Батхуу багш, Алтан гэрлийн Батцуух багш, Максаржоо, Насан Боён гэх мэтлэн багш нартай. Ер нь би бүгдэнтэй нь ажиллаж байсан. Тэр хүмүүстэй ажиллахад тэр хүмүүсээ 10 гарилж гисэн надад нөлөөлнө шүү дээ. Тэр усудаас би их юм авсан. Цэрэн дунд багштай ингээд тэр одоо дуулалт жүжиг энэ төрөмийг тавьж явахт бол цэрэн дунд багшаас би онл болон янз бүрийн тийм найруулгын ч гэсэн маш их тийм санаанууд, хичээлүүд ер нь өөртөө авсан. Одон жимгийн найруулагчийн надад нөлөө бол маш их шүү дээ. Одоо энэ хурдтай маш хөрвөх юу гэдэг юм бэ? Арга барилыг бол одон жимгийн найруулагч надад нөлөөлсөн. Одоо орой тэдэн цагт тийм тоглолтын тэр дуу ийм маягаар дуулагдсан шүү гэх чинь урд нь хийсэн байсан дуу маань одоо налгар байсан бол тэрийг бүр өшөө бүр орчин үе болго гэдэг ч юм уу. Энэ их хурдан маневртай энэ хийлэгдэг байсан тэр найруулгууд маань надад өөртөө одоогийн өнөөдрийн батаг бий болоход их нөлөөлсөн. Байна.
Одоо Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн Алтан Аяг гэж миний найз байна. Тэр 95 оноос өнөөдрийг хүртэл нөхөрлөж найзалж яваа. Би найзаасаа бас аягүй их юм авсан. Найз дараа би 4-5 жил очиж ажилласан. Тэгээ миний найз өөрөө их мундаг хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч. Одоо зөвхөн бас л өөрөө ч их гоё том оркестртай болцсон. Тэгээд миний найз бол ер нь хийж байгаа бүтээлүүд, найруулгууд нь бол ерөөсөө л хинт сонсон Алтан Аяыг сонсогддог. Өөрөө тийм өрөмц хийдэг. Өөрөө тэр найруулгын тэр юм аа мундаг бодож хийдэг. Мундаг гоёж дуургаж хийж байгаа. За ястаа нөгөө галс нөгж гэмж яваасан. Гоё мэдрэмжтэй. Хөгжмийн гэдэг чинь тийм үстэй. Хөгжмийн тэгээд тэрүүгээр овоглогдож нэг нэрлэгдэнэ гэдэг бол бүр гоё үстэй. Тэр би хөгжмийн Бата гэдэг нэрэндээ дуртай, хайртай. Бахархаж явдаг. Дааж явахыг хичээдэг. За баярлалаа. Хөрөмтөлийн өндөр амжилт хүсье.